Дархан хотод 2017 онд нэгэн аимшигтай хэрэг болсон. Нэг жирийн гэр бүлд нэраа хүүхэд мэндэлсэн. Шинэ амьдрал эхлэх ёстой байсан тэр өдөр. Гэвч төрсөн өдрөө нэраа хүүхэд амьд үлдэж чадаагүй. Энэ зүгээр эмгэнэлт хэрэг байсан уу? Эсвэл хэн нэгний санаа төвлөл байсан уу? Сонсогч та бүхэн Монгол толсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлолон хүргэж байна. Энэ хэрэгт нэрaan төрсөн эцэг эх нь буруутгагдсан байдаг ба бүгдээрээ шүүгдэгчдийн биеийн бяцалтаас хэргийг эхлүүлцгээе. Нэрaan А буюу шүүгдэгчийг А гэд нэрлээд явъя. Шүүгдэгч нь 1973 онд Увс аймагт төрсөн. Тухайн үедээ 44 настай байсан. Тэрээр бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, тогтсон ажилгүй нэгэн байсан бөгөөд эхнэр 5 хүүхдийн хамт дарханд амьдардаг байсан байна. Харин нэрaan ээж буюу шүүгдэгчийг Б гэд нэрлээд явчий. Тэрээр 1975 онд мөн Увс аймагт төрсөн бөгөөд тухайн хэрэг явдал болох үед 43 настай байсан. Бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, тогтсон ажилгүй нөхөр болон 5 хүүхдийн хамт Дархан хотод амьдардаг байжээ. Энэ хэрэг явдал юу болсон бэ гэхээр эхнэр нь жирэмсэлж эмчийн хяналтанд орохгүй явсаар байгаад хэрэг болдог өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед гэртээ төржээ. Эхнэр нь төрөөд нөхөртөө хандаад хүүхэд дотоод төрчихлөө. Гараад тавьчгаа хүүхдүүд айгаад байна гэд нөхөртөө дөнгөж төрсөн нэрээгаа даавд боогоод өгчээ. Нөхөр нь уг нэрийг харалгүйгээр шууд болттой чигээр нь авч гараад байшингийн арлуу шидээд явах гэснээ болоод айгүй бол нохоо олоод идчихэж магадгүй гэж бодоод цусаар буулж орхиод явсан байна. Ингээд нөхцөл байдал дээрдэхгүй эхнэр нь цус алдаад байсан учраас 102 дуудахын оронд нөхөр нь өөрийн төрсөн эгч рүү залгаж нөхцөл байдлын талаар хэлжээ. Ингээд энэ бүхнийг сонссон нөхрийн эх чинь яаравчлан ирсэн байдаг ба нөхцөл байдлыг харах юм бол маш аюултай байдалд байсан учраас яаралтай 102 дугаарт дуудлага өгсөн байна. Ингэж энд харамсалтай хэрэг ил болсон ба дуудлагаар очсон эмчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Дуудлагаар очсон эмч мэдүүлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дежуртээ ажиллаж байгаад 5 сартай жирэмсэн эмэгтэй зулбаж цус алдаж байна гэсэн дуудлага өглөөний 10 цаг 9 минутанд ирсэн. Дуудлагын дагуу очиход гэрт нэг эмэгтэй орон дээр хэвтэж байсан ба гэрт нь эмэгтэй нөхөр хадам эгч гих хүмүүс байсан. Нөхөр нь гих хүн 1 литр орчим цус алдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ураг нь хаана байна гэхэд нөхөр нь эхнэр дутуу төрөөд жаахан юм байхаар нь их хол аваачч хаяад газарт булчихсан. Булсан газар руу машинтай л очихгүй бол их хол газар гээд гарын алгаа заасан. Мөн би ихс нь хаана байгааг асуухад ихсийг гэрийн гаднаас оруулж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй би их муу байхаар нь эмнэлэгт хүргэсэн ба нөхөрт нь ургийг нь араас аваад ирээрээ гэж хэлэхэд за тгий гэсэн боловч нөхөр нь эхнэрийн хамт түргэний машинд суугаад эмнэлэгт ирсэн гэх мэдүүлгийг өгсөн. Гэртээ төрсэн эмэгтэйгээс цусыг нь тогтоох хэмжилгээ хийж цус алдалтыг зогсоосны дараа хамгийн сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн талаар лавлаж асуухад эмэгтэй 3 сарын өмнө гэж хариулжээ. Эмчийн үзэж байгаагаар эмнэлэгт тавьчирсан ихсийг нь харахад тийм биш байх бөгөөд 3 сартай биш байсан ба эмэгтэйгээс нэраа хаана байна гэж асуухад нөхөртөө өгөөд гаргасан хэмээн эхнэр нь үннээ мэдүүлжээ. Ингээд яаралтай нэраг олгохоор цагдаагийн газарт хандсан ба цагдаагийнхан шуурхай ажиллаж гэрийн араас цасанд булагдсан нэрийг олж эмнэлэгт яаралтай хүргэжээ. Нэрийг хайж олсон цагдаа тухайн нөхцөл байдлын талаар ийхүү ярьсан байдаг. Бид хашаан дотор нь орж үзэхэд жорлон байшингийн урдуур цус болсон эд зүйлс байсан. Тэгээд байшингийн урдаас хүний мөрийг дагаад явхад байшингийн ард ирсэн. Байшингийн ард ирэхэд хүний гараар цас овоолчихсан байсан ба доороос нь улаан өнгийн давааны өдөс цухаж байсан. Би урд талын айлд очиж саажилттай нэг эрэгтэй хүнийг дагуулж очиод үзүүлтэл тэр залуу энэ манай орны бүтээлэг байна гэд татхад дотроос нь дөнгөж төрсөн хүүхэд гарч ирсэн ба хүүхэд дуу гарахгүй гар хөлн сарвайж хөдлөж байсан хэмээн ярьсан байна. Цагдаа нар нэрийг олох үед амьд мэнд байсан. Хүүхдийг яралтай эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт хүргэгдэн ирээд эрчимд эмчилгээ хийсэн боловч нэрээ олдох үедээ маш хүнд осголтын байдалтай, ухаангүй, дуу гарахгүй, бие нь хөхөрсөн, зунгаг болон шороогоор бохирлогдсон, хүүг нь уртаар тасалж унжуулсан байдалтай байсан ба эмчилгээ үр дүнгээ өгөхгүй харамсалтайгаар нэрээ нас барсан. Үүний дараагаар
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нэран биед гадна үзлэг хийсэн ба үзлэгээр биеийн урт нь 52 см, толгойд бор өнгийн сэвлэг өстэй, эрэгтэй хүйсийн Нэран цогц байв хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн эмч нар хүүхдээс болон эцэг эхээс нь ДНХ-гийн шинжилгээ авч харьцуулахад уг Нэран одоо шүүгдэгч нарын биологийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон. Шүүх шинжилгээгээр Нэран үхлийн шалтгааныг тодорхой болгосон бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Нэран толгой тархины хэсэгт хүнд гэмтэл үүссэн байсан. Эдгээр гэмтэл нь хатуу зүйлд хүчтэй цохигдох, эсвэл доргил давах үед үүсдэг хэмээн тогтосон. Мөн Нэран хүйтэн орчинд удаан хугацаанд байсан нь осгол дүүс гэж биеийн байдал нь улам дордсон. Хамгийн чухал нь хүүхэд дутуу төрөөгүй, бүрэн эрүүл бойцсон Нэран байсан. Хэрвээ тухайн Нэран шууд эмнэлгийн тусламж авсан бол амь насыг нь бүрэн аврах боломжтой байсан хэмээн дүгнэлтээр гарсан. Гэвч Нэрад ямар ч асаргаа үзүүлээгүй. Ойролцоогоор 3 цаг орчим амьдрах боломжгүй орчинд одоо хаягдаад байсан нь үхэлд хүргэсэн гэх дүгнэлт гарсан. Эмчнэр сүүлд амь аврах одоо бүхий л арга хэмжээг авсан ч аль хэдийн бие нь эргэж сэргэх боломжгүй болтлоо хүндэрсэн байсан хэмээн шүүхийн дүгнэлт гарчээ. Одоо та бүхэн Нэран эцэг эхийн мэдүүлгээс хүргэе. Нэран эцэг буюу шүүгдэгч аав мэдүүлэхдээ би тухайн өдөр ажлаасаа 08 цаг 30 минутанд буусан. Тэгээд гэртээ ирсэн. Тэгсэн гэрээр дүүрэн их цус болсон байсан. Намайг гэрт орж ирэхэд эхнэр орон дээр хэвтсэн. Төрсөн хүүхдээ хажуудаа даванд ороогоод тавьсан. Би дутуу төрчихлөө гэж хэлсэн. Тухайн үед 2 бага хүүхэд маань байсан. Тэр 2 уйлаад байхаар нь эхнэр дутуу төрсөн хүүхдээ гаргаад тавь гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ гадаа гаргаад тавьсан. 8 сар технэр өөрийгөө 3 сартай жирэмсэн гэж хэлсэн. Манайх нүүж ирээд удаагүй шилжүүлгээ хийлгээгүй байсан юм. Тэгээд бичиг баримтгүй болохоор эмчийн хяналтанд ороогүй байсан. Би их айж сандарсан учраас хүүхдээ хараагүй. Амьд эсхийг нь шалгаагүй. Тэгээд хүүхдийг нохой шувуу авчих байх гэж бодоод цасанд булсан. Би байшингийн ханлуу шидээгүй. Төрөх үедээ тархинд гэмтэл учруулсан байх хэмээн анхны мэдүүлгээ өгсөн. Гэвч шүүгдэгч дараагийн мэдүүлгээрээ үннээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тэрээр хэлэхдээ хүүхэд дутуу гарчлаа, амьгүй юм шиг байна. Хүүхдүүд харж байгаад байна. Гэрээс гаргаад тавьчих гэхээр нь би сандарч бушуухан дааванд боолттой байсан. Дутуу төрсөн амьгүйгийнх Нэраг орны бүтээлгээр давхар боогоод гаргасан. Тэгээд байшингийн ард талд очиод байшингийн ханлуу шидсэн юм. Тэгээд нохой шувуу аваад явчихж магадгүй гэж бодоод дээгүүр нь цасаар хутсан хэмээн мэдүүлэг өгчээ. Харин энэ хэргийн талаар Нэран төрсөн их буюу шүүгдэгч би мэдүүлэхдээ гинэт миний гэдэс өвдөөд сууж тонгоох зэрэг дасгал маягийн хөдөлгөөн хийсэн. Тэгсэн гинэт амар базалсан. Тэгээд нөхрөө ирэхээр нь эмнэлэгт хамт явъя гэж бодоод хувцас бэлдсэн байсан. Тэгтэл хүүхэд маань төрсөн. Тэгээд би хүүхдээ дааванд битүү боогоод орон дээр тавьсан. Гэрийн шал цус болсон байсан учраас 2 бага хүүхэд маань уйлаад байхаар нь нөхрөөрөө төрүүлсэн нэрээгаа гаргуулсан. Уг нь би хүүхдээ ахуулах гэж байсан боловч чадаагүй хэмээн мэдүүлжээ. Үндсэндээ уг хэрэг бол эхнэр жирэмсэн болоод хүүхдээ ахуулж чадалгүй явсаар байгаад эцэстээ эмчийн хяналтанд оролгүй гэртээ төрсөн. Төрүүлсэн хүүхэд нь дуурахгүй болохоор нь даванд боогоод ороогоод тавьсан байсан. Тэгээд Нэраг амьгүй төрлөө хэмээн бодож нөхөртөө одоо гаргаж тавиадгаа гэж хэлсэн боловч нөхөр нь айд сандарч балмагцсандаа хаана хаяхаа мэдэхгүй явж байгаад байшингийнхаа ард ханлуу шидээд буцаад явж байхдаа айгүй бол нохой шувуу идчих магадгүй гэж бодоод буцаж очин цасаар булсан байна. Маш харамсалтай. Тухайн үед Нэраа амьд байсан бөгөөд эмнэлэгт хүрэгдэж эмнэлгийн яралтай тусламж авсан боловч Нэраа даанч амьдрч чадаагүй юм. Шүүхээс энэхүү хэргийг шийдсэн байдаг бөгөөд энэ гэр бүлийн санхүүгийн байдлыг харгалзан үзсэн ба амжиргааны төвшин доогуур тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Мөн 5 хүүхэдтэйг нь харгалзан үзэж дараах шийтгэлийг оногдуулжээ. Нэран ээжийг сэтгэл санааны гүнзгий хямралд орсон байх үедээ Нэраа хүүхдээ санаатаагаар алах гэмт хэрэг үйлцэнд гин буруутайд тооцсон. Гэсэн ч хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнцсэн байна. Харин хүүхдийн эцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг оноожээ. Энэхүү ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. Энэ хэрэг нь сэтгэл санааны хямрал, гэр бүлийн хүндрэлтэй нөхцөл байдал нь ямар аюултай байж болох талаар та бүхэнд харуулж байна.
Гэр бүл төлөвлөлт бол асар чухал зүйл юм шүү гэдгийг ухаараасаа гэсэн үүднээс энэ хэргийг та бүхэнд хүргэлээ. Сонсогч та бүхэн дор бүрнээ дүнэлтээ хийсэн байх гэж бодож байна. Та бүхэн үзэл бодлоо комент хэсэгт илэрхийлэхдээ зөв боловсноор үлдээгээрэй хэмээн хүсье. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.